Ерөнхийдөө бол бүгдээрээ нэг зүйлийг яг хүлэн зөвшөөрсөн дээр баг. Тэрний юу гэхээр яг 21-р зуунд одоо энэ цаг үед зүгээр ажиллаа хийгээд зүгээр 59-5 хооронд ажилдаа яваад байр аваад хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд сайхан амьдрна гэдэг бол угаасаа боломжгүй болцсон. Яг тэгэхээр хүн төрөлхтний энэ мөнгөний бодлого байна шүү дээ. Federal Reserve дээр л орох юм бол угаасаа яагаад зүгээр цаасан мөнгөний хөвлөсээр байгаад инфляцтай дэгдээд мөнгө гэдэг зүйлөөр ямар ч хүчгүй болсон бэ гэдгийг ойлгоно. Дээр үед ингээд 1960 онд ч юм хүмүүстэй 40-50 мянган доллар Америкт байр авдаг байсан бол тэр байрнууд нь одоо яагаад 4.8 сая доллар болтлоо хөөрөгдөд үнэссэн. Тэгээ өнөөдрийн зүгээр Gen Z үеийн нэг юм 25 настай залуутай 8 сая доллараар байр авах ямар ч chance байхгүй гэдгийг. Одоо шинэ ингээ 2-3 өрөө байруудыг гадуур ингээ худалдаж авъя харахад ингээ бараг 800 сая гэж байна. Метр квадратын айгу орчинд ингээл 2 өрөө 3 өрөөр ороод ирэхээр шууд 800 сая нэг тэрбум. Тэгэхээр чин сарын цалин хэд байгаа вэ? Монголын бараа бүтээгдэхүүний хөөрөгдөл үний хөөрөгдөл ямар вэ? Ингээ бодохоор хэзээ ч гой байр аваад 2-3 bedroom аваад сайхан амьдраад явах chance байхгүй болчихж байгаа. Тэгээд ганц юм нь юу гэхээр доллараар өөрийгөө баталгаажуулдаг currency të бүх улсын нөхцөл байдал юм байна. Ерөөсө долларын эсрэг хүчтэй бодлоготой биш улсууд бол ерөөсө ингээл бүр хэцүү. Би Luke Belmar-ийн 24 оны 4 сард Сингапурт хийсэн уулзалтанд очиж байсан байхгүй. Luke Belmar юу гэж хэлж байгаа хэрэг сууж байгаа. Та доллароос өөр currency-гоор орлого олдог хүмүүс байна уу гэсэн чинь би гараа өргөсөн. Тэнд зөндөө хүмүүс ууш 500 хүн байлууд. Бид нар гараа өргөсөн чинь you guys are all fucked гэж байгаа байхгүй манусыг. Доллараар мөнгө олдог хүмүүсийн хажууд криптогоор мөнгө олдог хүмүүс долларын нийтдээ харагддаг. Доллараар мөнгө олдог хүмүүсийн хажууд бусад currency нийтдээ харагддаг. Тэр ингээд ямар олон левелийн доор бид нар ажиллаж байгааг харж байна тий. Тэр ерөөсөө л систем ийм болчиход байхад ямар ч chance байхгүй гэдгийг ойлгохгүй жүжиглээд байгаа юм эсвэл ойлгохгүй байгаа. Энэ хүмүүсийг бид нар bot гэж хэлээд байгаа байхгүй. Ерөөсөө NPC, non-player character, ерөөсөө гол дүр биш. Систем нь хизээч өөрийнх нь талд ажиллахгүй гэдгээд байхад чинь хүртэл зүгээрээ л байгаад байдаг. Ерөөсөө юу ч өөрийгөө өөрчлөе, хөгжүүлээ, дараагийн түвшинд гараа. Би ядаж нэмэлт орлогыг үүсгэх хэрэгтэй байна ч юм уу те. Эсвэл за би ямар ч байсан байгаа фонд тушаал дээр би тушаал ахитлаар бодлон дээр юм байна. Тэгэхгүй бол энэ мөнгө бол бүтэхгүй юм байна те. Давхар өөр ямар цоош нь боломжууд гарч ирж байна. Ерөөсөө энийг судалдаггүй зүгээр л мөрөөрөө урсгалаараа явж байгаа хүмүүсийг бид нар ботнууд гэж хэлээд байгаа байхгүй. Эсвэл NPC-нэр. Тэгээ нэг аюултай юм нь юу гэхээр ботнууд сүргээр амьдэрдэг. Яг нөгөө Matrix кинон дээр гардаг нөгөө agent-үүд бүр юм массар олуулаа байдаг шиг те. Ерөөсөө Неог ангуучилдаг шиг те. Ерөөсөө гаруудын хийдэг юм дээр. Бүх хүмүүсийг яг өөрсгөө болох гэж үздэг. Тэдний гол үндсэн баримтлагдаг зарчим. Нэг бодлын зомбитой амар адилхан. Чи зомбид хадгалах юм бол тэгэл зомби болно те. Яг тэрнтэй адилхан. Ерөөсөө зомбигийн вирус түгэж явж байгаа. Тэр зомбиний вирус нь юу гэхээр оюун санааны тархины вирус гэсэн үг байхгүй. Тэгээ тэрийг түгэж явдаг. Юу гэхээр ямар нэгэн байдлаар эрсдэл хүлээх гэж байгаа хүнийг өчөөд эрсдэлтэй юм шиг гэж ярьдаг. Бизнес эхлэх гэж байгаа юм дээр ч мань хийж үзсэн наач худлаач наач хийж бүтэхгүй гэж ярьдаг. Эсвэл шин соргог мэдээлэл өгөх болгонд бити ингээд амьдрал заагаад бити юм заагаад бити шин юм. Дэлхий бараг 7 хоног болгон шинэ AI гарч байгаа. 4 сар тутам шинэ технологийн дэвшил гарч яхад яг энэ юмыг ярьдаг хүмүүсийг үгүйсгдэг. Нэг бодлын өөртөө адилхан хүмүүсийг хайж явдаг. Яг тэр тэднээс лайк шеэр авч тэднийхээ хүлэн зөвшөөрлөөр өөрийгөө хин нэгэн болж мэдрэмээр шүү дээ. Яг үндэ логиклаар хараад тэр хүний санхүүгийн нөхцөл байдал бүх юмнуудыг хараад стратеги төлөвлөлт үүдэг зорж байгаа зүйл мөлн хараад бол үгүй ямар ч аврал байхгүй зорж байгаа зүйл нь биелэх боломжгүй. Гэтэ өөртөөгөө санал нийлэх өөрийг нь хүлэн зөвшөөрөх хүмүүсүүдээр өөрийгөө үргэлж хүрээлүүлэх гэж хайж явдаг. Тэгээ тэднэрээ юм сэвж тэднийхээ хүчээр далайлгаж иймэрхүү байдлаар амьдэрдэг. Яг ингээд шалтгаан суугаад компьютерийг харж сураад үнцэн нийлүүлэх юм бол баг байхгүй хүмүүс гэсэн. Тэгэхээр бид нар зүгээр технологийн дэвшлийн хувьд харахад одоо AI 7 хоног болгон шинэ гарч Sora 2 гэж гарлаа. Sora 2 гараад ирлээ гэсэн чинь Veo 3 сигнал чинь 3.1 болчихж байгаа. Google-ийн гаргасан юм. Тэгсэн чинь Sora 2 апдейт хийчихэж байгаа шүү дээ. Ерөөсөө мөнхийн ийм тулаанууд явж байгаа. ChatGPT lag гэл тэнгүү Gemini гарч ирэл Grok сайжрал ерөөсөө мөнхийн тулаан 7 хоног болгон. Одоо бид нар яг саяхан ярьжсэн байхгүй манай багийнхан. AI бид нар ямар амар болцсныг бид нар харж байгаа байхгүй. Бид нар ChatGPT-гээр бүх промптуудаа гаргуулад Midjourney дээр зургуудыг янзлаад Higgsfield дотор бид нар Sora байна уу, Wan байна уу, Vid байна уу, Seedream байна уу ингээл бүх тусдаа өөр платформуудыг ашиглаад зураг generate хийгээл YouTube-ийн thumbnail-ууд өөрчлөөл контентууд хийгээл reel хийгээл хүүхэлдэйн кино хийгээл эхлээл. Бид нар харж хажаас хооронд ярилж байгаа юм юу гэхээр 9-5-ын хооронд амьдарч байгаа одоо яг юу бодож байгаа бол гэж. Ямар амар цунами орж ирж байгаа гарууд ойлгож байгаа бол бүр ямар их ажилгүйдэл гарч ирэхийг ойрын хугацаанд ямар их хүн бүр өрсөлдөөд AI ашигладаг хүний хизээж барахгүй ямар их зүйл автоматчж байгааг ойлгодог байсан ч ийм мэдээнүүдийг хардаг байсан ч юу ч хийхгүй байгаа хүнийг л бид нэр бот гэдэг. Буюу нэг бодлын сэтгэл зүйн хувьд бол оюун санааны хувьд ямар ч юм дархлаа байхгүй. Өөр амьд үлдэх ёстой гэдэг тийм бодол байхгүй. Миний зүгээр нэг юм сонссон зүгээр кейсүүдээс гэх юм бол ямар ч юм гэрийн тэжээвэр гахаа штэ тий. Гахааг зүгээр байгальд нь тавих зэрлэг гахаа болж хуурдаг гэж байгаа байхгүй. Яг тэр шиг. Миний бодлоор үнэхээр юм survival түвшин рүү ирээд чиний ажлын барьж яригдаад амьдрал яригдах үед бол ямар ч хүний дотоод суурь инстинкт нь яаж иж байгаа нэг ур чадвар барьж авъя гэж бодох ёстой штэ. Тэгэхээр хүн яалчгүй ямар нэг ур чадвар барьж авах ёстой. Ямар нэг юм эзэмших ёстой. Тэгээ тэрийг маш хурдтай өөрчлөгдөж байгаа гэдгийг мэдчихэл байгаа бол маш хурдтай сайжрах ёстой. Тэгээ бидний мэддэг боловсролын систем болон ажлын байран дээр явж байгаа хурд бидний найз нөхдийн ярьж байгаа зүйл телевизээр гарч байгаа мэдээ Монголын social media ялангуяа Facebook дээр сэвж байгаа мэдээллүүдийг харах юм бол эдгээр бол хизээч өдөр зарлагдж байгаа зүйлийг өнөө өглөө үүрээр зарлагдсан зүйлийг өнөөдөртөө ярьж байгаа хүмүүс маш цөөхөн нийгмийн бүр маш цөөхөн. Тэгэхээр бодоод өстө 2030 он гэхэд нийт ажлын байрны 40% нь автоматч.
нийт ажлын байрны. Нийт хүмүүсийн хийж байгаа ажлын 40% нь автомат чинь. Тэгээ эн чинь зүгээр алтан дундаж үнцэг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр чи хэрвээ чи өөрөө бүр ялгарыг бүр ингээд гоццойлж гарч ирэх гэж бодвол чи бүр 40-оос илүү чи барыг 80%, 90% та өөрийнхөө амьдралыг автоматжуулж амьд үлдэх гэдэг байгаа байхгүй. Автоматжуулна гэдэг нь олон автоматтай ажлыг чи зүгээр AI-аар хийлгүүлдэг болчихно гэсэн. Тэгэхээр чи workflow үүсгэж сурах хэрэг гар. Одоо N8N гэж байна те. OpenAI-ийн сая сүүлд ChatGPT дотор бас ийм agentic AI гаргасан. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг бас Lovable гэдэг амар том платформ байна. Оргийн хүн одоо яг орчин үед өөртөө prompt бичих болсон. Prompt AI-аар бичүүлээд AI-аар бичигдсэн prompt-ыг AI дээр ашигладаг болсон. Чи AI-аас дутаах ямар ч арга байхгүй. Яг тэр чи AI ашиглахгүйгээр AI-ийн ойлгох prompt-ыг ойлгохтой ч бичиж чадахгүй. Бүх зүйл төр. Бид нар саяхан 1% club дээр хоорондоо ярьж байгаа. Зөвхөн copywriting skill эзэмших хэрэгтэй, текстээр юм зарж сурах хэрэгтэй, контент хийж сурах хэрэгтэй. Тэр нь зураг, видео, аудио, текст байх хэрэгтэй. Окей. Тэгээд давхар энэ хүн чинь өөрөө юу дээ? Борлуулалт хийж сурах хэрэгтэй. Ингээд маш олон skill-үүд шүү дээ. 21-р зууны digital era-д амьд үлдэх. Тэгээс эдрийг бид нар skill set гэж бодоод эдрийг хөгжүүлж исэн чинь AI гарч ирээд улам бүр сайжирснаас хойш юу гэхээр skill-үүдийг би хөгжүүлээд байх шаардлага болчихж байгаа. Би copywriting-ийг би өөрөө эзэмшээд байх шаардлага байхгүй. ChatGPT миний өмнөөс copywriting хийгээд өгч чинь. Би зураг үүсгэх, видео үүсгэх бүгдийг маань AI надад хийгээд өгч чинь. Тэгэхээр бүх skill set-ний хамгийн master skill нь баг AI-г эзэмших skill болж хувирч байгаа юм. Бүр хамгийн амар юм нь юу гэж чи 7 хоног болгон цоошин юм сурахгүй бол амар зүг. За бас нэг аимшигтай юм. Тэр оргийн хүмүүсийн мэдхгүй. Чи Google дээр бүр үнэхээр дараагийн түвшинд ажиллая гэж бодож шүү дээ, тэ. Чи credit дээр явж байгаа бүх юм. Тэгэхээр зүгээр ихний хэлж чинь зүгээр basic-ээс нь дээшгээ жоохон production руу ороход бол $20 $30 гэх бүх AI-г эзэмшиж болно те. Чи ChatGPT Plus-ыг $19 ч үл ингэж авчлаа. Одоо хамгийн амар юм нь юу гэхээр чи Google-ыг дараагийн түвшинд ашиглая, Gemini-ыг ашиглаад, VO3-ыг ашиглаад бүгдийг ашиглах юм бол чи Hexfield дээр гайгүй credit-тэйгээр юм хийгээвэл тэгэл угаасаа л 100-100-аас дээшээ. Тэгээ нэг юм нь юу гэхээр орчин үеийн бизнесийн түрээс одоо уламжлалт бизнес хийхэд бид нар талбай түрээсэлдэг байсан шүү дээ. Орчин үеийн бизнесийн түрээс нь өөрөө subscription. Чи subscription төлөх хэмжээний чадaltaй байх хэрэгтэй. Тэгэхээр магадгүй чи ингээд би нэг 100 м квадрат талбай түрээслээд ингээд бизнес хийгсэн чинь сарын ингээд 4 сая 5 сая төгрөгийн түрээс төлөх гэдэг юм бол яг зөв. Чи $1200 $300 subscription төлчөөж чи бизнес хийж чаддаг бол. Чи энийг төлөхгүй бол уушлаарай. Чи ста махан биеэрээ механик аргаар ингээд сууж юмнуудаа учрыг олох гэж явсарч чи маш их цаг ал. Тэгээ цаг хугацаа гэдэг чинь бизнес хийдэг хүмүүсийн хоорондоо хамгийн гол currency. Чи тэр хүмүүст угаасаа bro чамчихгүй. Тэгэхээр бүх боломжтой бүх сэргэлэн хурдтай хүмүүс маш хурдан AI-г сурж байгаа. Тэдний төлж байгаа subscription тоолгоос $1000 дэш авч. Одоо минийх бол үжид авцсан. Бүх юмнуудыг нэмэхэд зүгээр л Canva ашиглах, CapCut ашиглах, ChatGPT ашиглах, Veo ашиглах, FreePic ашиглах, Hexfield ашиглах, bro, Midjourney ашиглах. Ерөөсө бүх юмнуудыг ингэ нэмээ харахаар угаасаа ойлгомжтой at least $1000 төлж байгаа байхгүй. Тэр бизнес хийх ертөнц ингэж амар evolve хийж байна. Тэгээд энийг мэдгчгүй, тоохчгүй сайхан зүгээр чөлөөтэй явж байгаа гаруудыг бол ялчгүй манаас NPC нэр гэдэг байна. Энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Ерөөсө өмнөх үедээ үлдээ намайг 50 орхиж төхгүй гэдэг хүмүүс. Яг ингээд ажил төрлийн хувьсгалын үед ингээд уурын зуух гарч ирээ те машин тэрэг гарч ирээд ингээд явж байхад гөө зүгээр мань ингээд алхаа явчихё морьтойгоо үлдээё гэж. Эсвэл трактор гарч иж байхад үгүй би зүгээр гараараа газар хахлаа явчих гэж байгаа хүмүүс. Үе болгоны шилжилтэн дээр ажил төрлийн хувьсгал болгон дээр угаасаа нэг өмнөх үедээ үлдээ гэсэн юм хүмүүс байдаг. Тэгээд бид нар тэр хүмүүсийг бот болон NPC гэж дууддаг гэсэн үг.